хөгжлийн банкны асуудал бас нийгэмдээ том асуудал болж энэний цаана ерөнхий засаглалын тогтолцооны асуудалч, төрийн өмч, шийдвэр гаргалтын асуудал, за тэрэн дээр бодлогын асуудлууд, за тэрэн дээр хэрэгжилтийн асуудлууд, зээл олголт, зээлийн зориулалтын дагуу зарцуулалт, дахиад тэрний үр дүнгийн гээд ер нь нийгэмд төрөөр ард түмний өмнөөс хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр энэ бодлого чиглэлээр яаж явдаг дээр иж бүрэн тийм том нийгмийн хилцүүлэг болсон нэг тийм үр дүнтэй л гэж би үзэж байгаа. Тэр тусмаа миний хувьд төрийн өмч, төртөө холбоотой энэ мөнгө төгрөгийн шийдвэр гаргалт аль болох бага байгаасаа гэж боддог хүний хувьд. За тэгээд хөгжлийн банкны сонсголтоор би бас оролцсон. За энэ бүгдээс ингээ харахад бас надад бас ингээ тодруулах болоод нэг ингэ эмзэглэх зарим зүйлүүд үлдсэн. Миний хамаарал бүхий компаниуд тухайн үед арилжааны банкаар дамжсан, арилжааны банктай гэрээ хийж зээл авсан ийм үйл явдал тэрэнд байсан. Тэгэхдээ энэ арилжааны банкнд бүрэн зээлээ төлөөд зээл аваад гэрээгээ байгуулад эргээд буцаан төлөлт хийсэн. Жишээ яг ийм магадгүй одоо 100 ч юм уу мянган компани байх шиг байгаа тэрэн дотор. Ямарваа нэг нь хөгжлийн банктай гэрээ хийгээгүй. Тамга дарж, гарын үсэг зурж хөгжлийн банктай ямарваа нэгэн хилцэлд ороогүй тэнд барьцаагаа тавиад авсан. Гэтэл эдгээр одоо ингээд бүхэл бүтэн ингээд нийгмийн нэг том бүлэг баялаг бүтээгчдийн гэж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэний цаана магадгүй тэнд төлөөгүй болоод хүндрэл учруулсан олон аж ахуй нэгжүүд байгаа бах. Энэ бүгд дээр асар их тийм гомдолтой хэсэг нийгэмд тэр үндсэндээ бизнес эрхлэгчдийн дотор үлдэж байгаа. За эндээс би юу гэж одоо харьцуулж хэлэх гэж байна гэвэл за энэний дараа одоо оюурд нь ерөнхий сайдын засгийн газрын үед 10 их найдын хөтөлбөр гэж гараад бас хэдийн их найдын ч юм уу бас арилжааны банкаар дамжаад зээл олгогдсон байх. Одоо энэ хүмүүс үнэхээр энэ хөгжлийн банкны энэ төсөл хөтөлбөрүүд за тэр тусмаа тэр арилжааны банкаар явсан нь буруу гэж хэлсэн бол яагаад энэ 10 их найдын хөтөлбөр гэдэг хөтөлбөр одоо гарч ирээд дахиад баахан бизнес эрхлэгчд энд амрагдаад явж байна. Эдгээр нь одоо дахиад нэг хэдэн жилийн дараа бүгдээрээ буруутан болох уу? Энийг олгосон ерөнхий сайд оюурд нь хэдэн жилийн дараа буруутан болох уу? Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөг хүнсний хувьсгал гээд 1.8 их найдын хөтөлбөр одоо баг өнөө маргаашгүй зарлаад яам судалгаа хийгээд явж байна гэх юм. Дахиад л одоо ингэж олгох юм байна. Гэхдээ энэ харьцангуй зөв нь эдгээрийн зөв нь бас арилжааны банкаар олгох гэж байгаа юм шиг байна л. Дахиад эднэр бас яг одоо саяны тэр жишгээр бол бас ингэ буруутнууд болоод энэ бизнес эрхлэгчид ингэ тохирох уу? Аль эсвэл ерөөсөө үнэхээр буруу бол буруу. Нөгөө талаасаа энэ буруу бол энийг ерөөсөө төрөөс ийм төсөл хөтөлбөр гаргахаа одоо болчул яадаг. Яг адилхан хоёр бизнес эрхлэгчид нэгэнд нь давуу тал олгохоор нөгөө бизнес чинь тэсчүүлдэхэд хэцүү. Ялгаад өрсөлдөх чадварт нөлөөч авчихлаар нөгөө нөхдөөч чинь ингээд нэг юм буруутан эрүүгийн хэрэгтийн ялтан шиг сүлдэн ийм нөхцөл байдлууд үүсээд. За тэгээд одоо энэ дээр зүгээр одоо асуулт маягаар асуух нь энэ 10 их найдын оюурд ерөнхий сайдын олгосон. Одоо ерөнхийлөгчийн олгох гэж байгаа санаачлаад явж байгаа хүнсний хувьсгалын хүрээний энэ бас хэдийн их найдаар тоологдож байгаа энэ мөнгө төгрөгүүд чинь тэгээ бодлогын хувь зөв юм уу? Та нар энэнд дээр нэг харьцуулалт өгнөд хэлж өгч. Хэдэн жилийн дараа энэ нөхдүүд яг өнөөдөр Алтан уяг гэдэг ерөнхий сайд тухайн үеийн улс төрийн шийдвэрийн төлөө хөгжлийн банкны гэргээр тэнд шүүхийн танхимд шүүгдэд сууж байна. Нэг ийм жишг ийм зүйл рүү цаашид одоо орох юм уу? Зөв. Нэг зүйл дээр санал нийлж байгаа нь үнэ. Нөгөө түр ингээд хувийн сектортой өрсөлдөж болохгүй. Тэгээ чөлөө зах зээлээр ингээд явах нь зүйтэй. Гэхдээ бид нар бас туушиж болохгүй шүү. Юу вэ гэхээр нөгөө санхүүгийн зах зээл чинь яах өөр үдэ шүү. Юугаараа гэхээр нөгөө мөнгө босгож ирээд тэгээ санхүүжилт хийх нэг зовлон байд юм аа. Тэгээд мөнгө яаж босгох вэ гэдэг нь өөрөө хамгийн их зовлонтой байдаг. Тэгээ хямдхан их усэр аваад тэрийгэ босгоод үр ашиг нь гаргаад буцаагаад ингээд дамжуул одоо нэг урсгалд оруулаад revolving fund гэдэг нэг ингээд явдаг энэ байдал чинь бол нэг хөгжиж байгаа эдийн засгт маш чухал байхгүй. Яагаад гэвэл тэгэхээр тухайн улсын зээлжих зэрэглэл гэж байдаг. Тэр зээлжих зэрэглэл нь суур нь олдог байхгүй. Тэгээ тэрэн дээр үндэслээд хувийн секторууд нь мөнгөө босгодог. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайн байж ч бид нар хямдхан мөнгө босдог байхгүй. Тэгээд зээлжих зэрэглэл нь хизээч хувийн компаниуд нь тухайн улсаас өндөр байдаг юм а. Тийм болохоор засгийн газрынхаа үнэлгээг нь сайжруулж ээж хямдхан өгөхөөсөр татчихж хувийн сектороо дэмждэг. Эний чинь бол энэ хөгжлийн банк, Exim банк гэдэр чинь ийм ажил хийж хөгжлийнхаа үе шатанд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилт, хэрэгтэй санхүүжилттэй
санхүүжүүлж босгож ирсэн дэлхийн түүх шүү. Дэлхийн бүх улсууд мөнгө байсан солонгосууд хүртэл Германаас, Японоос мөнгө авч байгаа санхүүжүүлж байсан, босгож ирсэн, Америкууд ч гэсэн, Европ ч гэсэн бүгд ингэж явдаг юм аа. Харин хамгийн чухал нь тэр санхүүжүүлж байгаа мөнгөө бид нар үр ашигтай зарцуулдаггүй үгүй юу л гэдэг байна. Монгол бол юм үр ашиг. Зүгээр талаар нэг тараагаа ийцэн улс төрчид нь өөрийнхөө компани маа гэдэг ингээд өгчихсэн. Ерөнхийлөгчөөс нь нөхөр нь өөрийнхөө ингээд мөрөөдөлтөд би үйлдвэр барьна гэд мөрөөдөл дээр бас баахан ингээд санхүүжилт хийнэ гэдэг ингээд явчихсан. Гэхдээ тэгээд тэрийн дараа нь ингээд хин тэр гой мөрөөдлийг нь ингээд түлх юм бэ гэхэлэр ард нийтээрээ түлж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл эдийн засгийн тооцоо байхгүй. Гарч ирсэн бүтээгдэхүүн хаашаа хэдэн километрийн цаана аль аль улсыг дагуулаад тэнд зарах юм байдаг. Ямар ч тооцоо байхгүй. Нөгөө нэг аавна гэсэн хүмүүс нь бид юу гэж та нараас энэ юм чинь авах юм бэ гэдэг. Энгийн жишээ. Австрал яаж хөгжсөн юм? Ядуу орн байсан шүү дээ. Шотландууд, Ирландуудын цөлгөний газар байсан юм. Японы зах зээл гарч ирээд, Китайны зах зээл гарч ирээд хөгжсөн байдаг. Хөгжөлтөө үйлдвэрлэж хөгжөөгөө байдаг байхгүй юу? Эхлээд юмнуудаа зарсан байдаг. Австрал манайхтай адилхан төмрийнхөө өдрийг зардаг шүү дээ. Яагаад гэвэл үйлдвэрүүд нь Япон, Хятад, Солонгост байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүс түүхийн хэд биш, түүхийн хэд болохоос ш үйлдвэрсэн Австралид үйлдвэрсэн юм биш байхгүй. Энэ агуулгаараа бид нар нөгөө хаан зарах вэ гэдгээс эхэлж төслөө санхүүжүүлдэг болохоос ш би нэг гоё үйлдвэрлэл барьчих юм бол тэр чухалшуудад дор чандаа би үйлдвэр барих гэдэг чинь чи юу яриад байгаа юм бэ гэдэг ийм популяст улс төрчдийн зовлон тэр нэг хүсэл мөрөөдлийг нь улсаараа ингэ төлж байгаа байхгүй. Өндөр үнэтэй зээл авчаал хашаа барьцдаг. Юу вэ эн чинь? Тойрогтой хашаа барьдаг, хашаа буддаг, парк янзалдаг, наадмын талбай хийдэг. Юу вэ эн чинь? Дахин сонгогдохын төлөө гэдэг. Өндөр үнэтэй зээл авчаад том бүтээн байгуулалтыг хийхийн оронд чинь банкуудаар жижигэл зардаг, ширхэл зардаг. Зарахтаа бүр нэг зээлдэг чинь 79 мянган төгрөгийг хөгжлийн банк санхүүжилж байгаа байхгүй юу? Ийм эмгэнэлттэй. Зүгээр л мөнгө гэж тарчихсан. Тэгээ энэ төлбөрийг хийн төлөх юм бэ гэхээр уран хүүхдүүд маань төлчихнө гэд. Төсөөс төлчихнө гэд. Төсөөс 2.3 их найдын төлөвлөж байгаа шүү. Тэр төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Зүгээр зээл гэж хараад мөнгө гэж хард юм байна. Миний мөнгө маань би энийг санхүүжүүлнэ гэдэг. Ийм нэг хөгийн ядуу ийм сэтгүүгээр хандсан болохоор хөгжлийн банк дампуурчод байгаа юм а. Энийг харин цаашаа засаж залруулах шаардлага бол байгаа. Инként бол ерөөсөө л менежментийг л бид нар тусдаа хийж энэ бол өөрчлөгдөн өөр ямар ч боломж авахгүй. Хэрвээ менежмент тусдаа хувийн сектор байхгүй бол энийг